Бид дэлхий дээр дэлгүүшиг наалтаж амзуугаагүй. Төв Азийн цээжин дээр нь тэнүүн амьсгалдаг тусгаар тогтносон эргчлөөч эх оронтой. Энд цунами болдоггүй. Өсөглөн өрөлдөггүй. Монгол батарч байхад Монгол зовж явхад Монгол зовлонгон давж гарах үед ч бид байсан байх ч болно. Тийм ээ. Биднийг монголчууд гэдэг. Бид өнгөрсөн одоо ирээдүйн 3 цаг дээр Монголын үндэсний цагаа мэднэ. Монголын үндэсний цаг, Монгол түмний цаг. Монголын үндэсний цагаар Монгол Улсын гавьяат мал зүүч хөдөө аж ахуй ухааны доктор Түмэн шууд хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ноён Ломбын эрхэм баяр оролцож байна. Монголын үндэсний цагаар оролцож байгаа танд баяр хүргэе. Баярлалаа. Монголын үндэсний цаг гэхээр танд чухам юу сонсогдож байна? Магадгүй Талын Мартанбаатруудын төвөргөөн ч юм уу. За таныхаар бол дахиад дуун ч юм уу. Талбай дээр жагс цуглаж байгаа хүмүүсийн хашгираа. Хөгжил дэвшил. Эсвэл зовсон жаргасан монголчууд маань чимээлж байж магадгүй. Монголын үндэсний цаг таны тодорхойлолтоор. Монголын үндэсний цаг гэдэг бол миний хаар бол тийм өнгөрсөн одоо ирээдүй бүхлээрээ л ингэж харагдаж байгаа л да. Нөгөө талдаа бол Монголын үндэсний цагийг бидний эцэг өвгөд одоо цаг ямар ч бас аваад ирч. Цаашаа бид нар яаж үндэсний цагаа мөнхөд үргэлжлүүлэх үү гэдэг ийм хариуцлага надад мэдрэгдээд байгаа л да. Таныхаар бол та үндэсний хэмжээний хүмүүс үү? Би яг тэгж бодоогүй юм биш үү. Үндэсний цагийг бүтээлцэхийн тулд өөрийнхөө хөв нэмрийг оруулахын төлөө чадан ядан одоо хөдөлмөрлж яваа нэг иргэн л гэж ойлгодог шүү дээ. Өнөө цагийн эх орончид их олон дүр төрхтэй болцсон болохоор би асуугаад байгаа юм л та. Та ер нь эх оронч хүмүүс үү? Хэрэгтэй цагт эх оронч байж чадах уу үгүй юу гэдгээр л юм хэмжигдэнэ. Өнгөрсөн одоо ирээдүй энэ 3 цагийн одоо цаг дээр бол та байж л байгаа, монголчууд байж л байгаа, үндэсний үйлдвэрлэгчид байж л байгаа, ажил олгогчдыг гэдэг юм уу, энэ томоохон татвар төлөгчдийг бол эх орончид гэж бодоод байгаа би. Танд сайхан сонсогч юу? Таныг эх оронч гэж хэлэх гээд байна шүү дээ. Ер нь бол шүү дээ. Эх оронч гэвэл хүн болгон хөдөлмөрлөл өөрөө өөрийгөө л авч явж чадаад байвал энэ эх оронч. Та одоо эх орондоо байгуулж байгаа гавьяач нь энэ. Өөрөө өөрийгөө л авч явж чадаад байвал энэ эх оронч. Та эх орондоо байгуулж байгаа гавьяач нь энэ. Таны сэтгэл зүрхэнд одоо үргэлж хамт явдаг хоёр гавьяатан гэвэл та хэнийг нэрлэх вэ? Гавьяатан гэв. Тий. Таны сэтгэл зүрхэнд үргэлж хамт явдаг. Ойлгомжтой аав ээж шүү дээ. Хүн бүрийн аав ээжүүд Монголын үндэсний цагийг бүтээлцэж ирсэн, бүтээлцэж байгаа. Та бүдэрийн энэ ард одоо ургийн бичиг байна да тийм ээ. Тийм байна. Тий. Тэгэхээр бид нар ийм өвөг дээдсийн урсаад удам судар хүүхд үхэ ярихгүй бол болохгүй л дээ. Та аавынхаа тухайд урсаач бас. Турсаж чадахгүй л. Бүх юм ингээл харагдаад. Харагдал. Манай Сосор ором гавьяатын дуулсан нөгөө зүудний гуйлга гэж дуу байгаа штэ. Тэн дээр бол тэр үг бол нэр үнэхээр монгол хүнд ойлгох тийм одоо үг байгаа штэ. Тэр чинь бол нөгөө аяндаа ингээд огшоод ирдэг байхгүй тэр чинь. Тэ.
яндар булгач шодөр маран надруу ирүүлээд чүмэг шаркратала арахалгуулч өгөөч. Манайх чинь 8 хүүхэдтэй 3 бандтай. Тэрний хамгийн их тийм хөдөлгөөнтэй жоохон тийм нь одоо бий байсан юм шиг байгаа. Манай ах бол тэгэж аавд нэг зодуулахгүй. Сайн томоотой том нь болохоор дүүнэрээ дандаа халамжилдаг, гэр орныхоо ажилд их сайн ийм ах манай ах болохоор. Би бол хаяа нэг өмөл чинь хаяа нэг ер нь болохгүй юм хийчтгэл нөхөр байсан байгаа. Аав бол суран бүсээр оролгодсон шүү дээ. Тэр чи гар өрөхгүй байна шүү дээ. Одоо тэрийг сонсвол энэ бүх эцэг эхчүүд ер нь мэдэхгүй, ер нь дургуутсах, эсэргүүцэх байгаа. Сураар оролгочход бол 7 хоногт амар гоё явна шүү дээ. Яг тухайн үедээ бол аавдаа бол уур хүрээд намайг оролгоод байхдаа яадгийн дараа нь хайр хүрээд байгаа юм чинь. Тэгэл тэр өг мөг хэлэхээр нэр жих мэхэн зөөлөн мөөлөн гэж жигтэйхэн шүү дээ. Их сайхан 7 хоног энэ явна шүү дээ ер нь. Эрхэнбаярха танаа аавын тухай өчигдөр тэр хамт ажиллаж исэн одоо настан буурлын ярьж байна. 95 нассан хөгшин байлаа. Сайхан хөгшин байлаа тий. Социализмын үед чинь энэ чинь нэгдэл гэдэг чинь нэгдлийн төв аппарат ажиллаж байгаа энэ суурайчтай ус чинь манай чухруугаа их явдаг байсан шүү дээ. Тэгээд ломбын хувьд бол цагаан эдэнийхээ үлдэр ажилчтай хатанд хижээл ажил явна. Хөдөө сууруудаар мал төлөлийн үедээ тусалж явна. Ер нь их ажилтдаг хүн байсан дуу. Аав гэдэг одоо ер нь их том ойлголт юм аа. Монголчууд эцэг тэнгэр ээж газар гэж ярьдаг. Энэ хөх тэнгэрээс аав минь харж байгаа хүн бол бас ингээд чанга явж байгаа шүү. Хүмүүсийн төлөө сайн сайхныг хийж бүтээж яваа шүү гэж бодох бас ярилцах үе байна үз. Гачин юм асуудаг. Жохон байсан т. Манай аав Бадрахын ломб тийм ээ. Ер нь бол нэг 4-р анги төгссөн, сүүлд нэг 7-р анги төгссөн. Нэг ясны бол нэг зүгээр нэг хар хүн байсан. Гэхдээ одоо би ингэж бодоход манай аав бол маш их долгойтой. Тэр одоо нэг тэр сампан мампанд л одоо гаргууд. Одоо ер нь бол дээр үе нэг хүмүүсийг ярьдаг да. 4 аргын тоотой цөлөх хар ухаантай гэж ном зохиолч хаяа гардаг юм тий. Тийм л нэг эр хүндээ. Одоо социализмын үеийн одоо Минжуур Баатар чинь манай сум нэгдлийн дарга байсан. Их тамирын эдээний үйлдвэр гэдгийг Минжуур дарга чинь санаачилж. Тэгээд одоо Нямаа гэж одоо эрдэмтдээ хүнтэй нээлж одоо шинэ технологиор цагаан харуул гэдгийг боловсруулж. Тэр чинь нэг хэсэг одоо нэрд гарлаа шүү дээ. Тэр үйлдвэрийг чинь манай аав эрхэлдэг. Гол ажлын зохион байгуулдаг. Үйлдвэрийн дараагаар ажиллаж байгаа тэгээд тэтвэртэй гарсан юм хүн бидгийг шүү дээ. Мужаан ший чинь, дархан ший чинь дээл хүртлэсгээд хэгийг таруулаад хийчтгэл юм л хүн байсан шүү дээ. Трактор комбайн жолооч. За манай аавд хийж үзег хүн байхгүй. Монголын сайхан ээжүүд алангуа уулан мантхуасны удам цагаан ногоон дарихуд минь ээжүүд минь гэж л ээждээ ихэр залбирч сүсгэлж явдаг бай. Цаанаасаа жоохон 50 гараад ирэхээр хайр өрөөлөд юм. Тэгэл ингээл хойхон болдго юм шиг байна. Ээж. Сайн уу та? Сайн, за сайн уу? Сайн явж байна. Юу вэ соно? Би энэ гайгүй юу? Би хөдөө явлаа. Нэг сайхан живчлэг хийгээд өгч. Ном уншаад өгч. Сайн байханд уу? Энд сууч. За ээж аян замын санд.
Жагаргат барья, савар наварва, жагаргат барья, ташид янтра артнаас наамхаа янаас утрабатгту фагчаг жумба тамжид намар сэлва шээж өгөө тэгвэ чумбатаас жанчус бэ тамжиллаа чинслаа чагжуу түнгэн тавьчид үгүй чагжуу өмсөл дэстэж одоо чарчгийн яман тамжид гадаанаас жээжээ. Манай ээж тэр хошуу ноёны хошуу захирагчийн одоо зээ юм билээ л дээ. Тэгээ цаанаасаа тийм нэг номын дуу зэгзгэр манай чинь их гоё сайхан бүсгүй явсан юм байлээ л дээ. Одоо ч гэсэн нуруу туруу гоётой сайхан гоё одоо цоогоо огш яасан гоё байна гэл шавьтан тэгдгээ. Манай ээж багш хүн мөртлөөл өглөө болгон өнөөгөө сааж орж ирэл тэгэл хичээлдээ явдаг. Ийм л айл байлаа шүү дээ. Тэгэхэд сумын төв дээр бол сэхэттэй айлууд бол баг өнөө малтай ноцолдохгүй. Тэгээ одоо бодоход тэр бол их хөдөлмөрч хүмүүсийн зан л та. Бана цэцэм ядвар задлаад нь чалаад эгнилээ чигнэртэн дээд нэг жидэр жамдан шиг ятан гэнэ шигээс наргдус бол чогжуу мэнсэл дэшийн дагжиг харж дэший дондов шок. За энэ замын ирүүл уншчлаа. 70-аад он гэдэг чинь бол ер нь жинкнээс нөгөө борхон шашин энэ төр чинь бараг л устгах мостгох юм болж ирсэн үү яас. Нэг багш нарын гашаагээ сумын төвдөр нэг том гашаа дотор багш нар ингээд зэрэгцээд айлсаад үлждэг байсан. Тэгээд гадаанаа гараад орилж байгаа шүү дээ. Ирхэн баяр жоохон байхдаа надтай модалцгаарай. Цагтлцармаа багш зол өргөдөг. Цагтлцармаа багш бурхантай Сүү гэж гарч орилдог байсан шүү дээ багш нарын гашаанд. тэгэж ээжигээ давах гэж байгаа байхгүй өөр юм. Даваатахаар бас муухай хорлонтой өгдөөсөн баг. Ер нь л хүнийг л бодож яваарай. Хүн гэдэг чинь угаасаа энэ хорвоод угаасаа олдохгүй үнд гятал үйлдвэрлэл явуулна, ажил эрхлэнэ гэдэг чинь хүний хүчинд л явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр л хүнээ л ихсэн хайрлж яваарай гэж л би хүүхдүүдтэй загтаг. Сэтгүүлч Жарантайн соёл эрдэнийн зүүнний сүүгчнээсээ гарсан үндэсний хүн Ломбын Эрхэнбаяр нийтлэлээс. Аав ээж гэрийн бараа харахгүй үед түлээгээ хагалж гэрээ дулаацуулж цэмбийлэгчээд гараад гүйчихдэг байсан Ломбын хүүгийн бяцхан мөрөөдөл өдгөө нийтийн нийгмийн орь хүслэнг олж өсч том болж өндөрт хүрчээ. Монгол хүн ер нь гэр бүлээ их дээдэлдэг тийм ээ. Түүхийг харахад айл 13 дугаар зуунд Тархаа Бутархаа Овг аймаг өрх гэрүүдэл эвлэлдэн нэгдэж нэсхий туурхтна байгуулж исэн түүхтэй. Тэгэхээр та одоо нөгөө миний эх орон миний тоонт гэдэг шиг анх гэрүүлээ тоонтой хаана одоо үүсгэн байгуулж байгаа. Тоонт үүсгэн байгуулах эхлэл бол мэдээж хэрэг оюутан байхад тийм ээ. Битэр чи нэг анги хоёр. Тэгээд намрын ажил, үйлдвэрлэлийн дадлага. Тэгэл одоо нэг өрөөнд дохоо залгаан сууж исэн. Энэ үү шүү дээ. Тэгээ зоотехникч болоод анхны ажлын гараагаа хаанаас эхэлсэн? Тэгээд жоохон дэдийг бас нэг онц дүнтэй төгссөн юм аа. Тэгээ намайг Аранга аймгийн үржилэлэгцийн улсын станцын аймгийн хэмжээний асуудал хариуцсан. Орлогч дарга буюу ахлах зоотехникч гэж. Мундаг том ажилд авчиад тавьчихсан шүү дээ. Дөнгөж 23 таа салуу. За энэ Аранга аймгийн их тамир суманд байрлаж байгаа мал аж ахуйн эрдэм шинжилгээний станцын салбар хүрээлэн. Энэ бол миний оюутны ширээнээс одоо үйлдвэрлэлд амьдрал руу гарч ирсэн анхны ажиллаа хийсэн ийм байгууллага байгаамаа. Тэгээ энд би 1 жил гаруй болсон. Монгол улс бол одоо сүүнийхээ хэрэгцээг өөрөө хангах гээд алтаа үйлдвэрийн өхөр оруулж ирээд тэгээ миний одоо нагац ах маань одоо энэ станцын анхных нь одоо сахиулаар ажиллаж бид нарыг одоо цагаан сараар золгох гээд ирэхэд алтаа үйлдвэрийн хөгтөлнө гэж одоо амьдралдаа үзээгүй мангар том тим тугал муглана гэж нэх хөөрхөн тим юм одоо хараад бид нар бас зоотехникч болох юмсан гэсэн ийм мэрэгчлээ болох юмсан гэсэн хүсэл 7 настайдаа төрж байлаа штэ. Нэг удаа лекц уншаал нөгөө сумын зоотехникчтэйг одоо цуглуулаад нэг хоролцол хамлсан чинь би 30-40 минут яриад дандаа номын сургачиг дээр байгаа юмыг л мундаг баг өгүүлбэр өсөг алдахгүйгээр мундаг чийлэлцэн өгчтэй. Авсарлаганаар гараад ингэ явжсэн энэ хоёр архаг зоотехникч хоорондоо ярьж байна. Энэ нэг зүүнийхээ суугчнээсээ гараагүй хөвгт
Уг нь ярихын зайлал. Зүүнээс өгчлөөс гараагүй. Зүүнээс өгчлөөс гараагүй. Үгүй айхтар нарыг хэлж шүү. Аа? Тэр амьдрал мэдэхгүй гэсэн үг байхгүй юу? Тэнгүүт энлүү ингээл дан гээл орж байгаа юм чинь. Тэгэл би дотроос удаад байдагс. Яг хөдөө ажиллаж үзэхгүй бол болохгүй маань даа гэдэг. Тэгээ шууд дараа нартаа хэлээл би хөдөө явъя гээл. Тэгэл Арангаа аймгийн Тариат сумын цагаан нуур баг дээр зоо техникчээр их нэртэй зүг явж ирсэн. Эрхмээгийн аав нь битээрт айгүй гоё хөөрхөн гэр бэлдэж өгөөд яг нэг томч биш жижигч биш их гоё гэр бэлдэж өгчээсэн тэр идлээ. Тэгэл тэр гэрээ ачиж аваад Арангаан Тариатын цагаан нуурт очиж яг жинхэнэ тоонт гэрээ тэнд босгочаал шүү дээ. Тамирын голын одоо бургасыг матаж ханы маань хийж өгөөд хаалхын маань мужаалж өөрөө хийж өгөөд за өнө нь бол бас цуулбар ингэж исэн байдаг. Шинэ хадаад өвсөрө ширээний бүтээгээрээ гэдэг социализм уу юу вэ? Тий. Социализм шүү дээ. Ихмээ зоо ирлээ. Гээл төргөө авдаг бас гэж байгаа шүү дээ. Өдөө 6 гээл гараад нөгөө чинь бригадаар тойроод тэгээ өөрхий одоо Уушгумдаа зоо техникч хүчтэйгээр. Тий. Тийм ээ. Тэгэл нөгөө тэрний чинь өглөө эрт нар гарахын үед хонио бэлчээ. Эрт одоо сайландаа гар. Малаа эртхэн шиг одоо сайл сүгэ бэлдээд эртхэн шиг бэлчээ. Гэ шаардлага тавина шүү дээ. Тэгэл нэг айлыг өрхий их унтнаа. Өглөө нэг 6 хагас үед дахиж чад нэг 3 удаа л авгаагийнх нь нэрийн өмнөөс өрхийн татсан юм байгаа. Тэгчээ зөвшөөрдгүйгээр. Тий. Шууд хүр хийж өрхнийх нь осрыг ингэж гэрийн бүслээрээс татаж авна штэ. Тэгэл эрт тусчаал гэсэн үг шүү дээ. Тэгэл дээгүүр нь даллал сар хитл өрхийн татчаал. Тэгэл мотоцикл пар хийтлаасаагаал. Тэгэл нөгөө хоньных нь үүдийг хашааных нь үүдийг авч хоньыг хөөж гаргачаал. Тэгэл дахиад явдаг. Хоёр тэгүүлээл нөгөө заарлаа. Устмал өөлөө гээл тэгэл тэгдэл байсан тий. Намайг амьдралтай танилцуулсан. Их сайхан ард түмтэй, сайхан ажилсаг тийм одоо хүмүүстэй юм сайхан газар л 3 жил л зүүнийхээс хөвчнөөс гарсан да. Мундаг л байна. Тэгээ дээр нь шүү дээ энэ цагаан нуурыг бол намайг одоо дахин төрүүлсэн. Би баг хүч үтсэн байхгүй юу. Хот руу ярих гэдэг энэ чинь цагаан нуурын төв дээр нэг юм уу байна уу оргоо гэдэг ингээ эргүүлдэг ийм аппараттай. Ярих гэж зүр төм юм. Тэгээ ярих гал ерөөсө өглөөнөөс хойш чаддгүй. Тэгсэн чи би гэртээ банштай цай хийчихэд хүлээгээдсэн чи ирдэггүй. Тэгсэн чинь авгаа үгүй цай байгаа угаач гээд ороод ирлээ. Өөр 12 ингээд нэг болох гэж байна. Эрхмээтэй ингээд 2-3 хувиг солиод байжсэн чи тас гээл яваад гисэн. Гэд орилчаал харсан чи эрхмээ ширээн дээр ингээд ухаалт ончихсон. Тэгээд би гараад орилсан чи нэг мачин юужэн битээр эрхмээг ширж гадаа гаргаад нэг мэдсэн чинь л хонторын гадаа газар дээр ингээд ганцхан бандажтайгаа шалтан хөвтчихнэ. Гэхдээ тэгсэн чинь их сонио. Манай ангийн тунгаа яагаад миний дээрээс сэгсрээд ингээ уйлаад байгаа юм бэ гэдэг. Би тэр хооронд тэгж бодож байгаа. ухаан орж ирээл намайг танихгүйс чи хин бэ гэсэн солиорчсэн. Тэгсэн чинь шууд аянга тас гэж буугаал. Төрөвтэй байсан да өхөөгүй байгаа байхгүй юу? Аянган зохиосон гэсэн үг. Тэгээ ингээ босоо явах гэж чинь энтлийн гар мэдээгүй, энтлийн хөл мэдээгүй. Хөлөө ингээ чирээд идэг юм лээ хүн. Энэ хөл чинь юм ба штэ. Ийм болчихд юм лээ. Болчихно ажиллахгүй. Тэгэл нэг хөдөөний хүмүүс ч гэсэн аюулгүй аргатай. Тэгээ намайг ингээ авчиад энэ хүмүүстэй энэ булаг дээр 2 цаг гаруй усанд ингээ соолгосон штэ. Тэгэл ороо нь болох зүгээр болсон. Ямар ч байсан тэнгэр намайг нэг таалаад. Сая одоо чиний нөгөө Тэнгэрлүүгөө явах хувцааш нарай болоог тийм учраас чи эндээ нэг байж идэ гэсэн байхгүй юу? Нэг сургуулийн нэг ангийн нийгэм мэргэжилтэй 2 найз сайхан амьдралын гараагаа эхлээд мөр зэрэгсээ таяр зүтгэжтэй өдөө аж ахуйн салбарт. Таны ханер нь одоо ямар шуухан зан чанартай ямар шуухан гэрүүлд Манай хүмүүжсэн хүн бэ? Манай эхнэр чинь бол төс тас талдаа штэ. Ер нь бол манай энэ хадам аав чинь бол нөгөө социализмын үед бол сумын намын үүр намын хорооны дараагаар 27 жил ажилласан. Монгол Ардын хувьсгалт намын.
тийм хүн байдаг штэ. Одоогийн ардын намын. Тий одоогийн ардын намын. Тэр үеийн одоо сум нэгдэл суманд 27 жил намын үүр хорооны дарга хийнэ гэдэг бол нэлээд одоо яс нэлээд одоо дэг журамтай юм уу тийм хүн л хийж исэн байдгийм байл. Мөр их нэрээ магтнад үлээ. Тийм ээ. Тэр ч одоо хаанаас ч гарсан үг тийм мэдэхгүй тэр. Тий. Оюуны хувьд бол бас их өндөр чадамжтай улсууд байдаг. Муухай яриг бол мушигч нь. Тийм ээ. Би ч нэг мушгуулчихгүй талдаа. Би ч нэг муу юм мушгуулахгүй л эдий хөрчлээ. Охиноо ингээд төрөхөд та хоёр нь хаана байсан? Ойтон байсан. Сар болол тэгэл хадам ээж аав хоёр дээр орхиол. Тэгээ бөөр төгссөн хойно авсан шүү дээ тэр чинь. Танаа гэр бүлийн хүн бол ховдын зэрэг сум тий? Цавдын зэрэгсэн. Өндөр уултай газар танаа охин чинь тоглож гүйжил явдчихдээ тий. Нэг машинтай агдаад тэгээд сумын төв дээр буугаад сумын төвөөс дахиж нэг машинд ойр одоо нэг машин дээр бас нэг жоохон ойртоод тэгээд уулын ингэж гисэлж явхан ингэж очиж ийсэн. Охиндоо хөрөх зам. Тий. Тэгсэн чинь бид нарыг дорндоо таарчиж битэрийг. Тэгэл зүгээр ерөөсө хідэн хөөхтөд л зүр дачинт л өөдөөс дахиад ирсэн юм. Манай охин тэгсэн юм нэг л тийм үргэсэн савгаар шиг юм зүгээр яг уртл зүр дачинт л гүйж ирсэн л гээл зогсоод байж зүгээр. Ингээл хараал тий сэртэлцэл. Хамран сарталцаа. Тий хамран сарталцаал. Тэр ерөөсө төрүүлж орж иж дээ. Тий. Төрүүлж ирэл тэгэл хамран сарталцаал ингээл тэр ерөөс санаанаас гардаг. Баяраа захирал хэдтэй байсан юм бэ? Би ч одоо тэгдэг 5-6 байсан болоо. Охин одоо юу хийж байна? Охин компанийнхаа одоо гадаад харилцаа. Энэ талыг барьж байна. 90 онд зах зээл эхлээд хамгийн анх нэг мэдж байгаатай хүмүүс нэг савхны өөдсөөр күртэг байдаг. Өсөчгөн күртэг. Би дээр чинь одоо 91 оноос эхлээл ганцхан 8-ад явсан шүү дээ. Гахаа өрөөл. Миний одоо амьдралдаа өмч хөвчлэлээр хөвчилж авсан байрныхаа үүдэн дээр байж байна. Арангаа аймгийн Их Тамир сумын гэрэл зам нэгдлийн зочид буудлыг байсан. Тэгээ зочид буудлыг 91 онд ховчлол явагдаад 300 мянган төгрөгөөр ховчилж авч ирсэн энэ зочид буудлыг. Тэгээ ховчлаар аавангууд тэр буудал дуулан 4 хүн ажиллаж байсан байхгүй юу. Гэсэн чи тэр үе чи хөдөөнийхэн чи яах вэ нөгөө хувийн хүний боол болохгүй гэж шууд маргааш нь ажлаасаа гараа авчихсан байхгүй юу. Сэтгүүлч Жарантайн соёл эрдэнийн зүүнний сүүгчнээсээ гарсан үндэсний хүн Ломбын Эрхэнбаяр нийтлэлээс. Эхнэр тунгалаг нь тогооч үйлчлэгч гээд олон ажилд ганцаараа гүйдэг байсан бол Эрхэнбаяр өөрөө буудлын дарга галч сахиулын албыг давхар хийж байлаа. Өөрөөр хэлбэл нүүр сүмнэр төлсөн нөхөр нүүр гараа угаачхаад л тамгадарч байх жишээтэй. Манай захиралт гэсэн. Одоо манай эрдэмтдийн хүрээлэнгийн. Эрхэнбаяр чи эсвэл тэр одоо бизнесийнхаа ажлыг хий, эсвэл эрдмийнхаа ажлыг хий. Сонголтоо өгөх гэсэн. Тэгэхээр за би сонгоч. Би ерөөсө бизнесийнхаа ажлыг хий. Тэгэд төрийн ажлаас гарцсан байхгүй юу. Тэгэд нэг 2-3 жил болоход 15 суманд салбар дэлгүүртэй. Тэгээ аль болохоор бас боломжийн үнээр юмнуудаа борлуулдаг. Дэлгүүрийг бол түүц шиг нээсэн юм шүү. Тэгсэн. Гинтхэн бас аймгийн дарга болоод явцсан. Нэг өмнөх аймгийн дарга маань манай суманд ирээд иргэдтэй уулзалт хийгээд гисэн чинь гинтхэн ерөөсөө би аймгийн дарга болмоор санагдаад. Би өөрийгөө бас чадмаар санагдаад. 32 настай. Хүн болгон бет компани гэд мэддэг болохгүй юу? Тэгээ улсуудад дэлгүүрээр танигдчихгүй юу? Тэгээд ер нь би бол одоо ингээд ажлыг бол хийхэд болох юм байна гэсэн ийм юм дээр. Орон нутгийн сонгуул бол 96 онд шүү дээ. Тэрэнд одоо аймгийн иргэдийн орлын төлөөлөгчөөр одоо сонгогдол нам дээр очиж аймгийн дарга болно гэд. Ингээд санал ураагаад ардын нам тэр үеийн хувьсгалт намын дэмжлэгийг аваад ингээд ялцдаг юм. Тэгээ ерөнхий сайд нэг удаа буцаагаад дахиж хуралдаад дахиад одоо санал хураалтаар гараад ингээд батлагддаг. Гинтхэн нөгөө тооноор орж ирнэ гэдэг шиг. Тооноор орж ирээд шууд засаг болчихоор ч одоо бид хэд битгий хэлбэр нам даяараа чичирдэнэ үст тийм ээ. 33 та аймгийн засаг дарга
Одоо хөдөө гадаа яваад даарч хурж ирсэн үе байгаа л бах та. Нөгөө Тэр 33 та аймгийн асуух. одоо би ингэ төсөөж чадахгүй бай. Чимэд багш шиг юм л бодогдоод байхгүй юу? Хөл гаранд даарчсан Тэр бөөн зориг л байхгүй тэр чинь. хороо Залуунаас тий. Тэгээ тэр ажилдаа бол амар итгэвтэй, амар сэтгэлээсээ энэ тэр тэгжэл өөртөө бол тийм л байгаа шүү дээ. Одоо тэгээд олон төмөн бол бас дараад нь их дажгүй сайн байсан гэж тэгдгээ. Зарим нь ч одоо мэдэхгүй мдэгүүд өнгөрсөн л гэдгийг. Нэг хүний нэг яваад өнгөрөх бол энэ нийгмийн энэ том урсгалд бол зүгээр л одоо салхи хүлээгээд хамгаал хийсгийн төдий юм байгаа шүү дээ. Хувь хүндээ бол айгүй том дурсамж, айгүй одоо том үйл явдал л да тий. 33 настай аймгийн засаг дарга бас хурцурч шийдвэрүүд гаргана тий. Тэгэд эргээд бодоход бас зөрөгтэй гаргаж ижтэй гэж бодмоор шийдвэрүүд байдгүй. Байна бас тийм ээ. Одоо би жишээлх юм бол одоо тухайн үед 3 дээр нэмэх нь 3 тэнцүү дэвшил гээл. Нэгдүгээр төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Хоёрдугаар цахилгаан хариуцлагыг сайжруулнаа. Гуравдугаар нийгмийн даатгалын санг одоо бүрдүүлэлтийг нэмэгдүүлнэ. Тийм ээ? Гэх мэтээр ингээд төсвийн одоо зарцуулалтыг хатуу хяналтын дор явуулнаа. Ингэж одоо аймаг орон одоо хариуцлагатай ажил сайжирж ингэж явна гэж нөгөөтгий зөвшөөрүүлэл явж исэн. Одоос 25 жилийн өмнөхэд одоо ч л энэ асуудлуудыг дэвшүүлэхээр ийм л юмнуудыг л ярьж байсан юм байлаа. Тий. Хугацаанаас өмнө ажлаа хүлээлгэж өгнө гэдэг яг одоо ажил тасалдаж үлдсэн энийг нэг хийчих өргөжлүүлэх байсан гэж дутуу орхисон юм санагддаг уу ер нь? Энэ бол миний амьдрал зөв зүйтэй дашуур болж өгсөн. Нэгдүгээр тэр хурлын 35 хүнтэй би харьцаж чадаагүй юм байна гэдгийг ойлгосон. Хүмүүстэй харилцсан гэдэг бол өөрийгөө ойлгуулж хамтарч баг болж ажиллана гэдэг бол хуваараа ганцаараа бизнес хийхээс шал өөр юм байна. Би өөртөө шинэ ертөнцийг нээсэн байхгүй. Огцорсноороо би асуудалд маш хүлээцтэй ханддаг. Одоо тал талаас нь боддог. Тийм сургамжийг надад өгсөн байгаа. Тухайн үедээ гомдоож бариад л би их сайн ажиллаж байхад чинь чадлаараас хоёргүй сэтгэлээр ингэж яагаад би хүмүүс чинь ямар сонирн байдгийг гэдэг юм дотроо бодож байгаа байхгүй юу. Тэгээ одоо бодоход бол бас л төлөвшил бол болоогүй байж. Хотод орж ирээд энд ирээд бизнесээ хийсэн шүү дээ. Бас янз бүрийн бизнесээ хүсний заах, дийлгүүр, нарийн бов, зайрмаг бүгдийг хийсэн. Бизнесийг ер нь авьяасаар илүү хийдэг юм уу, хөдөлмөрөөр илүү хийдэг юм уу? Таны бизнесийн философи. Бизнес нэгдүгürt өгөгдөл шүү дээ. Цаанаас тэр хүнд нэг авьяас заяасан тий өгөгдөл байна. Тэн дотор тэр авьяас орно, хөдөлмөрч чанар орно, тууштай чанар орно тийм ээ. Цаанаас ингээд суураар. Ер нь гэр бүлийн аз жаргалтай үе гэвэл одоо маш олон зүйлүүд байгаа хэл та тийм ээ. Манай хүүхдүүд төчгнээд ерөөсөө чимээх шиг байна тий. Тэр чинь аз жаргал шүү тий. Хог нь авиндаа л одоо та нар чимээгүй байгаар нэг ярилцаатай л гэж гойсон юм байгаа байна. Дахиагаар зөөрлөж зурсан ба шүү дээ тий. Таны дүр төрх бол бас нэг ингээд утсаа бараад ингээд сууж байгаа дахиад тийм ээ. Дээрээсээ хоёр дахь зээ охин бол утсаа хай гэж намайг аашилдаг шүү дээ. Уц нуугаад. Тэр бол миний том дутагдал байхгүй юу. Тэгэхэд миний зургийг зурхтаа тийм ээ. Facebook хулаад. Тий. Тэгээ хажууд нэг охин зэн урмайгаа зогсож байгаа юм шүү. Өөрийг анхаарахгүй. Тэгэхээр ийм байж болохгүй л гэж бас үзэгчдэд хэлж байна л да. Нөгөө гэр бүлийнхнийхээ зургийг зурах гэхээр би яг дуурайлгаж зурж чадахгүй болохоор хэрэгээр тийм дахианы баахан зургийг нэг өдөр ингээ үзчих байхгүй YouTube-аас ухаал юмнасгаа үзчихсэн чинь энэ чамтай адилхан, энэ тэрүүнтэй адилхан гэсэн нэрээ гэр бүлийнхээ 8 гишүүнийг дахиагаар зурчих гэ тэр дахиагаар зурсан бүгдийн тэгэж. Хүүхэд байхдаа дахиатай айл харж байсан уу? Манай сургууль эдэн дахиатай байсан юм л.
Тэгээ өөрхий тэгээд дараад нь ягаад ч алга болцсон юм. Лавл нэг 2 жил байсныг санддаг. Өөрөөр мэдхгүй шүү. Түн шууд компани яаж үүсгэн байгуулж эхэлж байсан бэ? Манай нэг Бата гэдэг найз байдгийн тэрнээс нэг хамгийн анхныхаа байрыг аваад тэгэд орсон. Түн шууд ч бас шинэ эхэлж байгаа ч гэсэн маш хурдан хугацаанд зах зээл дээр гарч ирсэн шүү дээ. Уулгасаа. Тэгээ би шууд хятад руу гараа явцсан. Шүүн аж ахуйн бизнесийн багш хятад хүн. Үндэсний үзэл санаатай хүний хувьд тэрүүн 300 гаруй хүнээс багшаа олоход амархан байсан уу? Багш хэр чинь одоо амар хөндрүүлж асуугаад байна шүү дээ. Шүүн аж ахуйн бизнес моделийг нутагшуул зааж өгнө гэдэг чинь багш мөн шүү дээ. Мөн шүү дээ. Тэгээ айгүй чухал яагаад санаа зовоод байгаа. Яагаад санаа зовоод. Энэ чинь шүүн аж ахуй Монголын уламжлалт бизнес биш. Орчин үед яаж хийх вэ гэхээр заавал бусдаас эрчим зааж сайн эмийн маш хурдан хугацаанд хуулж авах хэрэгтэй. Тэхийн тулд өвөр Монголд хамгийн топынхаа үнэтэй хамтарч ажиллах нь хамгийн зөв гарц байсан. Тэгээ чиний хэлдгээр хамтарсан бизнес хамтрагч. За чиний хэлж байгаа багш мөн гэх бас. Тий. Чи амар чухал царайлж асуугаад байна шүү дээ. Та их зөрөгтэй санал тавьсан байлээ шүү тий. Бизнес модель төр туршлагаараа хөрөнгө оруулах гэсэн санаа үзсэн тий. Тэгээд ашигынхаа 50% тий. Тэгэд жижигний чинь одоо цаг хугацаа алдахгүй тэр улсуудын одоо олон одоо 10 жилийн туршлагыг шууд хуулаад явчихж байгаа юм чинь. Тэгэхгүй бол энэ чинь босохгүй шүү дээ. Та энэ зөвлөж аваад байгаа болохоос би сайн жишээ олгож асуусан. Ч гэсэн ер нь бас Монголын үндэсний цагийг авч явах цаашдаа авч явах залуучуудад одоо зориулж хэлэхэд тухайн ямыг хамгийн шилдэг хийдэг хүнд сайн боломж олгоод хугацаа тавьж болно. Тэгээ хамтарч ажиллаад арга барил, ноу хау, техник, технологи бүгдийг нь урдхан шиг өөртөө нэвтрүүлэх нь чухал. Тухайн ямыг хамгийн шилдэг хийдэг хүнд сайн боломж олгоод хугацаа тавьж болно. Тэгээ хамтарч ажиллаад ноу хау, техник, технологи бүгдийг нь урдхан шиг өөртөө нэвтрүүлэх нь чухал. 300 гаруй мянган дахиатай байна. Одоо 300 гаруй мянган дахиатай өндөгчтэй байна. 24 он гэхэд тийм ээ. Тэр маань 700-аад болох ийм л төлөвлөлтөд явж байгаа шүү дээ. Компани философийн хүрээнд хэл яриа халдаа тий. Ингээд үнэт зүйл гэдэг. Үнэт зүйл гэдэг одоо хуу хүнд ч компанид ч улс оронд ч чухал үү? Маш чухал. Үнэт зүйл гэдэг бол нөгөө хүний адгууснаас ялгагдах гол шинжүүл энэ үнэт зүйл дээр бас суурилж байгаа. Тийм ээ. А дээр нь одоо компани, хувь хүний маш олон янзын үнэт зүйл. Үнэт зүйл гэдэг чинь ерөнхийдөө жолоо шүү дээ. Үнэт зүйл гэдэг чинь ерөнхийдөө жолоо шүү дээ. Энэ одоо болж байгаа компанийг яагаад заавал энэ төмний компани болгож хөвцөатуулахыг зорив? Мэдээж одоо цаана санхүүжилт гэдэг юм олон талын асуудал байдаг байх л да. Заавал ингэх хэрэг байсан юм уу? Байсан л да. Хөвцөат компани давуу тал гэж маш олон юм байгаа. Хурдан мөр бол нэг сайн ирээр уюулаад, сайхан хос модон уяанд зогсоод, тийм ээ. За тэгээ сайхан хосуураар хосуулах юмсан гэж зүгээр мөрөөддөг гэж домог байдаг. Тийм ээ. Би юунаас кап авах гэдэг нь гэхээр тэр хөвцөө нь өсөөл, тийм ээ. Үнц нь ороод анх оруулсан улсууд одоо 3 4 5 10 20 30 дахин одоо нуглаал. Тийм жишээнүүд их болон байдаг л да. Тийм болно гэдэгт бол би итгэлтэй байна л. Та ер нь түмэн хүний төлөө ажиллаад байгаа мó? Хиний юуны төлөө ажиллаж байна гэж боддог вэ? Энэ нэгдүгээр дэнд угаасаа өндөгний аж ахуйг сайжруулах, илүү төгс төгөлдөр болгохыг л зорж байгаа шүү дээ. Гэхдээ ер нь энэ Монгол улсынхаа төлөө бас өөрсдийнхөө төлөө хөвцөө эзэмшдийнхээ төлөө хийж байгаа л ажил шүү дээ. Тэгэхээр одоо Монгол улсынхаа төлөө гээл тэгвэл энэ бол бас нэг үнэмшилтэй биш шүү дээ. Үнэн бод байдал бол энэ компани одоо дэвжээж улам одоо хийж байгаа ажлаа сайн сайхан болгохын төлөө явж байгаа. Энэ бол одоо төмний төлөө.
олон хувьцаа эзэмшигч байгаа учраас бас тий тэдний ашигын төлөө тий. Тий. Дэлхийн жишг хувьцаат компани, нээлттэй компани болгоё гэдээ явсан. Энэ маань явж төмний төлөө болчихж байгаа шүү дээ. Бид нэр Түмэн шууд компани IPO гаргаж явахдаа нэг зүйлийг өөрөө ойлгочихсон. Түмэн шууд төмний компани болъё гэдэг. Түмэн шууд төмний компани бол олон хүн хувьцаа эзэмшдэг болъё тий. Монголчууд өндөнгөө хэрэгжилж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компанийн хувь эзэмшигч нь болъё. Тэгээ өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болъё. Импортын өндөг авахаа болъё тий. Ингээд өөрсдөө бизнестэй хөрөнгө оруулалтад өөрсдийнхөө одоо бүтээгдэхүүнийг хэрэглээд цаашдаа бас энэ өөрсдийнхөө компаниас хувь эзэмшээд тий ногдол ашигаас нь хувь хүртээд ингээд явдаг. Ийм л бай гэдэг ийм одоо бизнесийн алсын хараатаар энэ IPO хийсэн. Би өөрөө танилцуулах аялал хийж боддог. Хөөхдөд багаас нь хөдөлмөрийн хүмүүжил олгоход би өөрийнхөө хувь нэмрийг оруулах гэж байна. Тэр өндөг гэдэг юм яаж бүтдгийг, ямар олон хүний хөдөлмөрөөр бүтдгийг, ямар шат дамжлагтай байдгийг тэрийг бол ингээд зааж өгч идэг. Ирэхээр сайхан өндгөөрөө дайлал. Тэрний зардлыг өөрөөсөө гаргана. Ийм юм руу орноо гэж бодож байгаа. Сэтгүүлч Жарантайн соёл эрдэнийн зүүнний сүүгчнээсээ гарсан үндэсний хүн Ломбын Эрхэнбаяр нийтлэлээс. Гэвч баян хүн нэг зуднаар гэдэг шиг нийслэл хотын нэгэн хэсэгт тог тасарч агаар жуулалтын систем гэмтснээр 15,000 өндөглөгч дахиа нэг дор чад хийхэн тэр. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх зүйл бол яалтчгүй хүнсний аюулгүй байдлаа. Аюулгүй эрүүл хүнс үйлдвэрлэхийн тулд бүхэл бүтэн лабораториуд ажиллаж шít. Түмэн шууд компани 2 лабораторитой. Нэг нь бол одоо энд бид нар зогсож байна. Энэ одоо өндөгнийхөө эрүүл ахуйг үзнэ. Шууныхаа эрүүл ахуйг бас үзнэ. Өвчтэй байна уу, ямар байна. Тэгээ энэ лабораториуд бүгд улсын стандарт хэмжил зүйн төвөөр баталгаажсан. Томоохон үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнсний компаниуд ер нь өөрийн лабораторитой байж иж тэгээ гарч байгаа бүтээгдэхүүний үнэхээр эрүүл байна уу, үгүй юу гэдгийг шалгахгүйгээр одоо бол их аюултай шүү дээ. Нөгөө нэг лаборатори нь болохоор малын тэжээлийн үйлдвэрийн лаборатори. Тэр нь мөн баталгаажсан байдаг. Малын тэжээлийн үйлдвэрийн лабораторид мал амтан эрүүл одоо аюулгүй тэжээл идэж байж өөрөө одоо бие организм нь эрүүл сайн байна. Эрүүл сайн байж иж сайн бүтээгдэхүүнийг өгнө гэсэн ийм зарчмаар явдаг юм л да. Эх орноо янз бүрээр хамгаалахыг хичээх юм. Одоо монгол хүнд бол хил хязгаарлуугаал явдаг тийм сэтгэлгээ байна л да. Хоёр их гүрний дунд оршдог болооч тэр хил хязгаараа хамгаалах гэдэл яв. Зарим нь хөшөөж барихын хөдөө аж ахуйн салбарыг бас эх орны баруун хязгаарт хамгаалах үйл явцыг хийгээд явж штэ. Хувьсын баруун дуруунд усчлах хувьцаат компани тий хувьцаат компани. Хувьцаат компани ажиллаж байна. 80 шууд өөрөө хувьцаат компани. Түмэн шуудын охин компани хувьцаат компани байж болно шүү дээ. Болно шүү дээ. Хэдэн хувьцаа эзэмшигтэй? За 2000 хувьцаа эзэмшигтэй байна. Оо хангалттай тоо. Игшигдэж байгаа доо хөгжим улсын хөндийд багтаж ядсан сөөрөдөж байх шиг санагддаг болсон. Ослоотын системийн хэмэл варан донд би ярьж байна. Усчлах хувьцаат компанийнхаа одоо тоозын дараах өөсдөх захирал ингээд компанитай хамт үдийн хоолн дээр нь сууж индэ тэгээд сайхан налгар өдөр байна тийм ярих маха. Ойрд ховор өдөр тий. Ховор өдөр. Яста ийм өдөр цөөхөн биш. Үнэхээр ургадаг алт байна. Монгол үндэсний бас нэг өрсөлдөх чадвар юм да. Орсдгийн жаргалтай бай гэдэг нэг сайхан найраглал байдгийг мэднэ. Некрасов гэж үнэ. Монголд ер нь тариаланчид
аж жаргалтай байгаа юу? Тариаланчд ба штэ. Ер нь ямар үед аз жаргалтай байдаг юм бэ гэхээр мэдээж хэрэг гангачиггүй. Бороо хор сайхантай. Нар бороо хор тэгшэрсэн. Тэг ургац цай уулж жаргалтай байх тийм ээ. Би ч юм бол багш хүн байхгүй юу? Багш хүний ажлын үр дүн чинь ерөөсө хизээ гард юм бэ гэхээр 12 жилийн дараа ихтэй зургуулд хүүхдүүд нь орсноор одоо бид нар үр дүнгээ хардаг хүмүүс. 12 жилийн дараа үр дүнгээ үздэг багш хүн тариага хураалаа. Хасмас болно үстэй. Гэтэ ярьж үзээгүй үсэт биш. Тэгээд ингэж байгаа юм байна. Солиод. Яасан бэ гэхээр яг эхний камбан зогсоод машин ирээл зогсоод тэгэл хураасан чинь нүднээс нулимс гаж явчихсан. Тэгээд эдрий харсан чи эдрөөсөө тоож байгаа шинж болоо зүгээр л тариагаар орж миний хоож аваад байдаг. Тэгсэн чи тэр дахиад сэдэрж шүү 4 жилийн дараа. Тэгэхээр тэр бол жаргал юм байна гэж би ойлгосон. Гэхдээ одоо бол тэр жаргал гэдэг бол ямар хэмжигдэх юм бэ гэхээр бас ямар үедээ юугаа жаргалтай их вэ гэхээр юм үтсэн харснараа бас ингээд бас өөрчлөгдөд байдаг үзүүлэлттэй. Одоо ингээд Америк юм уу, Канада янз бүрийн улсуудыг ингээд хэрвээ одоо тариаланчдыг үзүүлээд явуулах юм бол нөгөө жаргалын индекс бол бас буурах юм. Яг л бидний бүтээмж маш бага байна. Тоног төхөөрөмжийн шинжилгээг маш хурдан хийх хэрэгтэй байна. Өмнө одоо Хатрын 3-аар бий болсон тоног төхөөрөмжүүд бүгд гоцрогдчихлоо шүү дээ одоо. Арга техник технологи нь хүртэл өөрчлөгдөд байна. Байгаль цаг уурн нь өөрчлөгдөд байна тий. Энэ болгонд бол маш хурдтайгаар дасан зохицохоос өөр ямар ч аргагүй байдал байхгүй юу. Тий. Соёлоо наашир да. Энэ вэ штэ. Амар хөнгөө. Тэгээд цайртай, зэвэрдгүү. Юунд сайн гэж. Янданд янз. Бизнес хийх сонио олсод яваа. Яндаа гэж юм ажиглаж яваа. Энэ нэ штэ. Яндаг хийнэ гээл те. Нөгөө зүгээр хайхгүй. Энэ одоо яах вэ гэхээр үе солигдчих. Үе өнгөрцөн. Энэ хоолой шин тэр чигээрээ ингээл явж идэг байхгүй юу? Ингээл одоо бол тийм байхгүй штэ. Хөгжлийн үе солигдож байна уу одоо? Салбарын үе солигдно гэдэг бол тийм амар нааны нэг хүний одоо амьдралын мөчлөгтэй ч бас нэг адилхан одоо биш. Гэхдээ зөв бодлогоор зөв хурдтай шийдвэрлэл маш хурдтай ч явж болно бас. Атрын 4-р аяны дэмжлэгч гэдэг юм уу? Улсын баруун түрүүнд очсон уу? Яг ер нь бол энэ шүү. Авсан. Одоо сая нэг хятадын зээлийн услгааны системийг авсан. Тэгэхээр услгаатай газар тариалантай болохын тулд системийг одоо тавихаас өөр сонголт байхгүй. Услтын систем энд ингээд хэрэггүй болгоод тавьсан биш хуучны тий. Оо одоо тэр аж ахуйн хшаагаар дүүрэн байгаа. Та буруу намайг хийсэн юм шүү. Яагаад? Энэ одоо хуучин социализмын энэ системийн тоног төхөөрөмж хараад тэгээд хаа байсан улсын баруун түрүүнд эх орны баруун энэ шүү дээ. Чи яг зөв асууж байна. Хамгийн гол энэ ашиглах юм нь юу гэхээр 70-80-аад онд зөвлөлтийн 400-аад инженер техникийн ажилчин 4 жилийн турш ажиллаж босгосон усжуулалтын бүхэл бүтэн барилга байгууламж систем байх. Тэрнээс одоо 14 км нааша 1400-ийн хоолоогоор ийм зузаан ган турбаагаар тэр ус чинь нааш ирж байгаа байхгүй. Одоо тэрийг хийн гэвэл шүү дээ. Лавдаа нэг 20-30 тэрбум төгрөг болно. Гэхдээ л та турууны голыг хяналтанд авчиж штэ. Карантиг нь та бараа сууч штэ. Яг болохгүй гэж. Тэр гол баруун туруунчуудыг бас тэтгэж байгаа гол тийм ээ. Тэтгэж л байгаа. Тэтгэж л. Одоо тэтгэж байгаа. Одоо ч тэтгэж байгаа. Яаж тэр түмэн түгээх үү? Та тэрэн дээр одоо тэр чин халяал бараа суучлаа. Гэхдээ тэр карантин ингээ бас нээчдэг шүү дээ. Байнгын нээсэн байгаа шүү дээ. Урсдгаараа л урсаж байгаа. Нефтийн асуудал, эрчим хүчний асуудал гэхээр бидний карантиныг бол гадныхан бараас сууж штэ. Та бол Монголд баруун туруунд тэр цэвэр усны одоо карантиныг нь бараас суучиж. Карант бараас сууж гэхэр чи них одоо карантин мэдлэн танд байгаа шүү. Усжуулах юм. Тэр чинь ингээд зохицуулаад байнгын одоо зуны турш
тэр тохируулгаараа ингээд нэлттэй байж байгаа шүү дээ. Намрын салхинд үеэлсэн Монголын хөдөө аж ахуйд тэр дундаа одоо газар тариаланд бүтээмжийг нэмэгдүүлэх маш их ажил байна. Бид нар эхлэж л байна энийг тийм ээ. Тэгэхээр энэ бүтээмжийг нэмэгдүүлэх энэ техник, технологи, аргачлал, инновацийг Монголдо нэвтрүүлж чадах юм бол бид үнэхээр одоо Монголынхаа үндэсний цагийг одоо ирээдүйд бүтээлцэх ийм л одоо сайхан үйл ажиллагаа явагдах юм аа л гэж би өвдөө бодож байгаа. Тэгээ нөгөө шинэ ирсэн нэг сонирхоод тракторыг тэр ч бас баавартай юм а тий. Энэ трактор бол 410 морины хүчтэй трактор. Энийг бол одоо энэ жил авсан. Үнэхээр сайхан юм байна. Бүтээмж бол мундаг өндөр юм байна. За сайн байна уу? сайн байна уу. Тэр хэн бэ? Намайг Тавгсурн. За тавга. тий Тавга. Энэ Орсын нэг үү? Энэ Орсих. Сайхан. Энэ сайхан. Яа бол сайхан. Ургач нь өтгөн талбай зүгээр нуугаад яваад идэв шүү дээ. Сайхан шүү. Ургацаа ураагаад гэртээ эхнэр хүүхдүүдтэй очихоос бас жаргал. жаргал байлгүй. Дуугаад хамгаалаад дуугаад явж шүү дээ. Бүхнийг амран тэгээд аршан турун мана туран чимээд алтраагийн бэмшээд анхны хармын зүудний учраад Тавга. Чиний энэ хурааж байгаа тариач нь одоо тэгээд айжуудад талхуулж очих шүү дээ өгдөө шинэ талхуулж. Тий. Сайхан талхуулж очих. Тавгадаа амжилт хүсье. Баярлалаа. Тэрүүдийг хийх хүсье. Та бүгдэд бас ажлын өндөр амжилт хүсье. Түмэн шууд түмний төсөл хоорондоо их уялдаатай байгаа байхгүй юу? Уялдаатай байгаа. Баруун дуруунд тариа тарж байна. Тэр үр тарианаас дахиагаа холж байна тийм үү? Тэгж байна. Дахианаас сангас гарч байна. Сангасаараа эргээд газар тариангаа болж байна. Тий. Нөгөө тэжээлийн үйлдвэрээс гарсан тэжээлэр өндөлгч дахиагаа тэжээчж байна. Тийм ээ? Ингээ хоорондоо ингээд нэг цикл яваад байгаа. Үндэсний төсөл мөн биз дээ. Үндэсний төсөл тий. Эх оронч төсөл. Одоо чи нэмээд хэлчих. Тий. Тань сайхан сонсогч юм. Сайхан сонсогдолгүй яах вэ тий. Тэгтээ одоо амаргүй. Эх оронч төсөл тийм үү гэхэрч. Тэнтэй ингээл яах чи бас төөгдөн шүү дээ. Сайхан сонсогч юм уу л гэж асуусан. Тий. За энэ сайхан хоног өрлөгөө оруулчихнаа. Хэдүүлээ. Өнөөдөр их гоё өдөр шүү дээ бас. Өрлөгөө оруулаад гаргач тийм ээ. Төв аймагт мэдлэг суурилсан хөдөө аж ахуйн бас ихний ажлууд хийгдэж байна тий. Үржилсэл лекц. За өнөөдөр чинь одоо 10 сарын 3-ны өдөр тийм ээ. Яг өнөөдөр бол их аштайхан бог малын хээлт төлөвлөгөөнийхөө бэлтгэл ажлыг хийхэд их зохимжтой ийм л одоо өдөр байгаа. Хэдэн хүүхэд дагуулж ирв. Ер нь нөгөө малд нүттэй хүүхэд гэдэг шиг энэ үржилсэл лекц энэ юмыг сонирхоод судалж байгаа шавнар дүүнэр хэр байна. Одоо их сургуулийн мал зүйч био технологийн ангийн оюутан нэг 4 залуу ирлээ. Дээр нь одоо 2 сайхан мэрэгчлэн ирлээ. Ямар үйлдвэрийн одоо бид нар одоо Монгол хоньны одоо түргэн өсөх чадрыг сайжруулж хоногийн нэмэгдэлжинтэй допор гэдэг хониор одоо Монгол хоньыг эрлэжүүлээд гарсан төлийг нэгдүгээр үе дээр нь л хэрэгцээлээд байх. Ийм одоо төслийг санаачлаад туршаад явж байна. Допор үйлдвэрийн хонь болохоор нэг өвг нь Монгол хонь байдгаа гэж байгаа байхгүй. 13 дугаар зууны үед нөгөө Чингисийн байлдан дагуултын үед Монгол иргэд нөгөө хідэн хонь аваачаад тавьсан байгаа Африкт. Тэгээд тэр хоньёо Самали гэж нэрлэдэг, тэрийг Монгол хонио гэж нэрлэдэг байхгүй. Тэгээд нөгөө амьдрах чадвар сайтай гэдгээрээ энэ хоньыг гаргаж ирэхэд Африкийн 2 дахь одоо махны чиглэлийн хонь шүү дээ. Энэ хоньыг гаргаж ирэхэд нэг өвг нь Монгол хонио гэж тодорхойлогдож явдаг. За 10 сарын 24 сайхан өдөр. Өнөөдөр манайхаа нөгөө допор хоньны
үр хөврлийг Монгол соёлд шилжүүлэн суулгах ажлаа эхэлж байгаа манай баг хамт олон Цолонбаатараар ахлуулсан багийнхан маань. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. За суугаач те юу зүрх. За манай оюутнууд ажгүй юу? Аггүй. За сайн сурж байгаа. Сайн сурж байна уу? Тэгэл одоо захиур хаглана шүү дээ. За бид нар нийлж л одоо ингээд дараагийнхаа үеийг бэлтгэхгүй бол чинь нэг одоо өр хөр шилжүүлэн суулгах нэгтэл хүн олдохгүй шүү дээ. Нэг хоёрхан. Тэгээ бид нар мэддгүүд нь ингээд дараад юм уу зөвхөн өөртөө хадгалаад байж болохгүй. Дэлхийн алдартай махны чиглэлийн Дорпер үйлдвэрийн гүн хөлдөөсөн хөвөрлийг Монгол хонь шилжүүлж суулгаад 10 гаруй жил одоо цэвэр үйлдвэр гаргаж авах хугацааг ерөөсөн нэг жилийн дотор одоо богино хугацаанд гаргаж авах үүднээс юм 100 шиг том өрийг одоо оруулж ирдэг. Энэ одоо ингээд 100 одоо тэр Дорпер үйлдвэрийн одоо хураг байна гэсэн үг. Манайх ба штэ 20 онд ба штэ өхөр хонь адуу бүгд нийлээд 21 мянган тонн мах гарсан. 21 мянга. Тэгээ хамгийн адгийн үнэтэй. А бид зөвхөн ингээл нэг жилдээ нэг 2.5 сая хониол ингээл гаргачвал 60 мянган тонн гаргаад 500 сая доллар. Ийм л юм одоо бид хийхгүй бол болохгүй. Тэгээ тоомчлоод хэлвэл. Эсвэл 10% тэнцгийг зөвхөн урганы махаас олох боломжтой. Энэ дээр ер нь цаашдаа төр засал их оролцож ийм имийг дэмжих хэрэгтэй юм байна. Сэтгүүлч Жарантайн соёл эрдэнийн зүүнний сүүгчнээсээ гарсан үндэсний хүн Ломбын Эрхэнбаяр нийтлэлээс бизнесийг авьяас хөдөлмөрийн аль альнийг уралдуулж өөртөө заяасан өгөгдөл дээрээ зодож хийдэг тэрбээр хурдан моринд хорхоосч ном шагаах дуртай. Ер нь Монголын үндэсний хөдөө аж ахуйн салбарыг ерөнхий зургаар нь ингээд аваад үзэх юм бол аль цаг дээр байгаа бол өглөө эрт босчоод өглөө дээр байж байгаа. Монголын хөдөө аж ахуйн салбар. Монголын хөдөө аж ахуйн салбар. Үндэсний хөдөө аж ахуйн салбар. Орчин үеийн одоо энэ хүмүүний нийгэмтэй хөл нийлсэн байгаль цагуурын өөрчлөлтөд дасан зохицсон бүтээмжээ нэмэгдүүлж өрсөлдөх чадвараа сайжруулсан тийм хөдөө аж ахуй бий болохгүй яг өглөө нар мандах гэж байна одоо. Энэ язгуураа хадгалж үлдэх гэдэг юм уу те. Одоо жишээ нь үрийн сорт дээр одоо тэр цэвэр Монгол сортооч гэдэг юм уу. Мал аж ахуй дээр за морин дээр ч гэдэг юм уу цэвэр цусны ядуугаа авч үлдэх ч гэдэг юм уу. Үндэсний энэ өгөгдлүүдээ авч үлдэх талд цөмсөргөө хадгалж үлдэх гэдэг дээр бас анхаарах ёстой биз. Манай Монголын бэлчээрийн мал аж ахуй нэг 80-аас 85% яг одоо байгаагаараа байх хэрэгтэй гэж боддог. За нэг хоттой ирсэн юм уу 15% нь юм уу нийт мал нь шүү дээ. Яг эрчимцэндээ бол супер яг одоо гадаадынхны тэр өндөр ашиг шимтэй мал явах ёстой. Хүссэн хүсээгүй хурдан хадуу уралдуулахын тулд сайжруулах үйл ажиллагаа бол явчихлоо, цаашдаа ч явна, тийм ээ? Одоо ч явж байна. Харин яг нутгийн байгаль цагаарт зохицсон одоо Монгол адуу бол бас хүссэн ч эс хүссэн ч та бэлэн одоо өртөг өндөртөө тижээл өгөхгүй бол байгалаараа л байх нь бол бас дамжиггүй. Тэгжиж л Монголдоо зохицоод жилийн 4 үйлрэл зөвхөн бэлчээрээрээ байдаг адуу Монгол л адуу. Монгол л өхөр. Тэрүүгээр нэг хэсэг нь хүн сайжруулах гэж тэр адуу л амьдрын энд. Тэр өхөр л энд амьдрын. Тийм учраас энэ байдгаараа байна угаасаа байлгахгүй гэж гисэн. Байх л болно. Байх л болно. Жилийн 4 үйлрэл зөвхөн бэлчээрээрээ байдаг адуу Монгол л адуу. Монгол л өхөр. Тийм учраас энэ байдгаараа байна угаасаа байх л болно. Чи сая нөгөө энэ төлхүүрээ олчлоо гэдэг энд орилоод. Чи ашгүйдэ гэж бодоод. За. За би бас төлхүүрээ олох тухай яриа өрнүүлж байна. Энэ манай малчин сая төлхүүрээ энэ адуу хөөж яваад хашцсан байхгүй юу? Тэгсэн чинь Афган тэнцээс төлхүүрээ олчлоо гэж орилоод. Загнуулаад. Зөрүүнээс хойш загнаад байгаа байсан тий. Манай энэ уламжлалт манай аж ахуйн салбараас төлхүүрээ олж чадахгүй л яваад байгаа шүү дээ.
Одоо ямар бодлого хэрэгжүүлэх ёстой ингээл тэгэл үе үеийн сайдууд бас их л зүтгэх юм л да. Төрийн бодлого. За хөдөө аж ахуйн салбар одоо төрхөөрөө олдсон ч байж магадгүй олох гээд явж ич магадгүй. Та энэ тал дээр ямар бодлого чиглэл санаа дэвшүүлж явдаг юм бэ? Төрхөөрөө бол олон штэ. Тэр бол ойлгомжтой. Ирээдүйд ч юм уу улс төрийн тохироонд бүрдээд танд мэдлэг, туршлага ингээд өгөгдлүүд байна гэж үзээд хөдөө аж ахуйн салбарын бодлого тодорхойлох үйл явцад оролцооч гэвэл та өөртөө итгэлтэй байгаа юм. Хөдөө аж ахуй дээр харин итгэлтэй шүү. Тэ. Харж байгаа юмнууд бол байна. Тэгтээ нэг зовлон бий. Чи сая хөдөө аж ахуйн салбар дээр ажиллах бололцоо бол төрд гэж шүү дээ. Тий. Мэдээ юм байнгын орооны түвшинд ч юм уу, сайдын түвшинд ч юм уу. Энэ бол эрх барих үед. Би бол өөрийгөө бол энд бэлтгэгдсэн хүний нөөц гэж итгэл төгсөөлж чадна. Гагцгүй. Бас манай төрийн өөрийнх нь тогтолцоо маань зөвхөн тэр сайдаас юм уу шалтгаалдаггүй. Ийм одоо тогтолцоонд бид нар ажиллаж амьдарч байгаа. Аль болохоор бололцооны төвшөнд энд нь зохицоод ажиллах чадвар бол одоо бүрэлдсэн байгаа гэж үзэж байгаа шүү дээ. Гэхдээ энэ амар дуртай тавш. Зүгээр өөрийгөө бол төгж үнэлдэг. Тий, өөрийгөө үнэлэх нь нууцуул биш шүү дээ. Хийхгүй нь бол өөр асуудал. Би дараа бас хариулт гэж бодохгүй байна. Тий. Хөдөө аж ахуйн салбар уул уурхаад одоо нэлээ талхлууллаа штэ. Зарим газар мөр амар. Тэгж хэлж болно тийм. Болно. Ялангуяа тэр нэг алт хөтөлбөрийн үеэр ч юм уу. Ер нь энэ нэг 2 метр цагаан даавуугаар очуулаад хорвоогоос буцах энэ амьдралд те. Бидний амьдрал бол алтаар урсах, нэг л жарны хараал гэд хэлчихсэн. Эннийхээ үр дагавар нь ямар аимшигтай юм болдгийг л бүгдээрөө сайн мэдрээгүй л байсан байгаа байхгүй бас. Тэгэл одоо тэр 2000 оны үед юм уу тийм ээ. Алт хөтөлбөр ихснээс хойш зөв ухчил байдаг. Ард иргэдэн ч гэсэн энд нэг алт ухаж байгаа юм байлаа гэж бодно гэхээс бил арын үр дагаврыг тэгэл дараа нь л мэддэг юм байл та. Уул уурхаан салбараа бараг л тэргүүлэх болгоод нэлээд олон жил явчихлаа тийм ээ. Заавал ухаж дөнгөтг салбар гэж хэлээд яах вэ? Танайх бол ургуулж үржүүлдэг салбар, хөдөө аж ахуйн салбар, уламжилт салбар, за эрчимчж байгаа салбар. Уул уурхаан ашиг орлого өндөр шүү дээ. Хөдөө аж ахуйгаас урваад уул уурхаар орчихъя гэж бодогч байсан үе бий юу? Өстө бодож байгаа шүү дээ. Чадахгүй юм чинь. Ягаад ашиг өндөр байгаа гэж. Покер тоглоход ямар хүн аждгийн хэрэг штэ. Тэр онол нь байдаг юм лээ. Риск хийвсэн хүн л илүү хождог. За тэр риск нь эсвэл бүр доош явждаг. Гэтэ яг одоо орчин үед нөгөө шинжлэх ухаан судалгаа шинжилгээ их болцсон үед бол бас рискгүйгээр уул уурхай хийгээл явж байгаа. Тэг хүн бол гэтээ өөрийнхөө мэддэг чаддаг ямыг л хийсэн нь хамаагүй дээр. 3 дахь хөршийг хөрөнгө оруулалт татаж хамтарч ажиллах бодол ер нь танд төрдгөө юм уу? Жишээ нь усжуулах дээр ч юм уу? Болж бол өөрснөө хийжүүлэх зүгээр юм байна. Тэрийг. Гэтэ хөдөөж Гэхдээ нөгөө хятад багшаас суралцсан шиг 3 дахь хөршөөс суралцаад хамтраад ажиллаж болно шүү дээ. Ноо тэр газар дээр болохгүй шүү дээ. Газар дээр болохгүй шүү дээ. Газар дээр гэдэг нь газар тариалангийн талбай эзэмших хэрэг нь манайд л байх нь чухал шүү дээ. Тий, та гэхдээ ашгаа хуваахтар тохирч тухайн үед ажиллаж байсан шүү дээ. Тэр эрхэмтэй мэрэгчлэлтэй авчирна уу гэхээс одоо бусдын заавал тэнд хөрөнгө оруулалт хамтрах шаардлага бол байхгүй. Монголын үндэсний цагаар Сарангахны нутгийн аялагын ёгт хэллэгээс ганц 2 үг сонирхол бол ямар байна? За, тариатын ч бас тариатын сонин яриатай да тийм ээ. Ирцэг гадарлаж гин үү? Та бомбото гэдэг юм мэднэ ээ. Юу гэж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл
Энэ одоо ёётой гэсэн үг. Ваа энэ одоо Ёётой гэдэг нь юу гэж байна? Тэгээ ёётой гэхээр бид нар бүгд мэдэн шүү дээ. Тий. Уулын тагийг болоо гэж ярина. Энэ бол одоо ингээд ийшээ ингээд мөстийн болоо тийм ээ. Аашаа одоо тариатын болооч гэдэг юм одоо ийшээ болохоор ч одоо нарийн уу. Дээд доод нарийн харж болоот тийм ээ. Тийм болоонууд гэдэг. Та бүхэн ярилцсан энэ танхим Монголын үндэсний цаг хугацаанд бүтээгдсэн үлэм цаглагшгүй өвд байрлаж байгаа. Жишээ нь Луу алтан төвч бол дэлхийд хаан судлаа нэгэнт эзэлсэн. Энэ бол үнэхээр үлэм цаглагшгүй өвд. Та ер нь монгол хэл бичгээ эрхэмлдэг хүн бай. 90 онд нэг монгол бичиг би дад сурж ирсэн. Тэгсийгэд орхисон. Тэрэн дээр бол би хариуцлагагүй байгаа. Яг гоо галгилж өрөөд нэг уншигчаан аятна. Цааш нь хөгжүүлж амжаагүй л явчихна. Монгол босооч гэ тий. Багшд мөрөг юу, ламд мөрөг юу, номод мөрөг юу тий. Мөрөгөл зохих одоо яагарахгүй нэг шүтэн энд байгаа болохоор сүрдэх. Тийм байдал орж илээ шүү. Монголын үндэсний эрх ашиг ардчлаар хамгаалагдана гэвэл та санал нийлэх үү? Зарим талдаа бол нөгөө яг тэр ярьсан юмныхаа эсрэг юмнууд хийцэн ч тохиолдол байна шүү дээ. Тийм учраас юмыг хэтэрхий их одоо гул барих юм бол болохгүй. Хэд либерал биш юм байна та тий. Одоо сүүлийн үед харин энэ либерализм гэдгээс бол одоо үндэснийхээ эрх ашгийг хамгаалах тал руугаа би бол одоо өөрчлөгдөж байгаа юм шүү дээ. Хүн дандаа өөрчлөгдөж идэг юм байна. Тийм ээ. Та ер нь хэр хүн чанартай хүн бэ? Хүнлэг тэр жишээ. Чи өөрөө хариулахад их хүнд асуултууд асуудаг. Би өөрийнхоороо бол дандаа хүн чанартай байхыг л одоо ирмэлцдэг, хүсдэг. Ер нь би яг энэ дээр би нэг голгүй загнаад хүн гомдоцсон да гэсэн зүйл надад одоо нэг орж ирдгүй шүү. Ардчилсан гэмээр хоёр ерөнхий эрхчийн үед энэ ардчилсан номын гэр орон сүрхий шуурганд ингээд савллаа шүү дээ тий. Хүн хан шажигнаал хүмүүс нь гарч гүйлдээл. Чиний асуултыг ойлголоо л да. Яг үнэндээ бол иргэдэн дэмжигчтэн шуураа өмштэй. Дээгүүрээ шуураад доотлоо өмүүлчихэд байгаа шүү дээ. Энэ өмүүлээд байгаа юм нь ардчилсан нам дээрш тэр ардын нам дээрш тэр энэ баялагийг хуваарлах эрх мэдлийг хэн авах вэ гэдэг цөөхөн хэдэн одоо улс төрчдийн л асуудал. Би бол шууд чулуухан тэгж хэлнэ. Баялагийг хуваарлах эрх мэдлийг хэн авах вэ гэдэг цөөхөн хэдэн одоо улс төрчдийн л асуудал. Би бол шууд чулуухан тэгж хэлнэ. Тодорхой хэмжээний ашиг сонирхлын зөрчилд за энэ баялагын асуудал дээр буруутгахтаараа ч юм уу ингээ гадаад гараад ганцаараа гараад явчихдаг ирж өгдөггүй Монгол үндэстнээс уучлалтгүйдгүй ийм нөхдүүд бас байна тий. Миний хувьд бол одоо ерөнхийдөө энэ гэрээнүүд бол Монголын эрх ашигт нийцээгүй хэтэрхий нөгөө манай зарим улс төрчдийн хэлдгээр бол хонцын сэтгэлээр хандсан. Тийм байх. Бас асуудлууд орсон. Би өөрөө тийм ихтгэл үнэмшилтэй болчихсон. Мэдлэг дутах, сэтгэл дутах. Сэтгэл дутсан. Дээр нь бас нэг ийм юм болчиход байна шүү. Сүүлийн үед бол энэ төрийн өндөр албан тушаал хашиж байгаа. За тэгээ их хуралдаж одоо сонгогдож байгаа. Эсвэл одоо яам тамгын газар их өндөр одоо хариуцлагатай алга болчихж байгаа хүмүүс өөрсдийгөө хэн билээ гэдгийгээ одоо хитрхи их өндөр үнэлээд байдаг. Би чаднаа л гэдэг. Тэгээ би чадна компаниар хийлгэлээ гэж ярьдаг шүү дээ. Би чаднаа л гэдэг. Тэгэхээр энэ бол юу гэхээр бас нэг би энэ улс орны өмнө энэ өндөр албан тушааллын ажлыг гарч чадах болоогүй юу гэж хүн ер нь бас нэг эргэлздэг, жоохон имээдэг байх ёстой юм аа. Тийм хүмүүжлийг бид нэр сургаж өгөх ёстой юм байна. Боловсролынх нь юмд хийчих ёстой. Хүүхдүүдэд одоо нь сургах нь шүү дээ.
Монголын үндэсний цагийг зөв одоо төлөвшүүлэхийн тулд цаашаа зүг авч явахын тулд. Японочууд ялангуяа одоо Япон хүнээ бэлтгэл дээр бас их анхаардаг шүү. Хөл Германд бол бас төрийн өндөр албан тушаалтнуудынхаа ёс зүйн асуудал дээр хэм хэмжээнд дээр бас сайн кейсүүд бий. За тэр гадныхнаас ер нь авах нь зүйтэй. Тэгжээж тэд нар чинь өндөр хөгжилтэй болсон байгаа, амжилттай явж байгаа шүү дээ. Дээр нь бас авдран сайн авах хэрэгтэй. Хөөхтийг уяах гэдэг шүү дээ. Монгол гэрт нэг ингээд уяанд байлгадаг шүү дээ бас тий. Нэг төр зуур уяан дийш хүүчих гээд гал хөс рүү орчих гээд тий. Энэ уяах гэдэг бол чухал юм аа гэж тийм ээ. Монголоор нь уяах ёстой юм байна. Монголоос хизээч одоо явж чадахгүй болтол. Монголоор нь уяах ёстой юм байна. Монголоос хизээч одоо явж чадахгүй болтол. Явчаад эргээд иртэл. Явлаа гэхэд одоо нүүдлийн шугал шиг одоо их орондоо буцаад ирдэг. Тийм болгож л уяах ёстой юм л да. Энэ бол нөгөө ондоошл. Энэ бол бидний нөгөө Монгол дархлаагаа авж үлдэж одоо үндэсний тусгаар тогтнолоо батлан хамгаалахын чинь их үүсвэр юм байгаа шүү дээ. Монгол төрийн хүн ер нь ямар байх ёстой гэж үздэг вэ? Сүүлийн үед одоо төрийн өндөр албан тушаалтны ёс суртахууны асуудал. За таны сэтгэлийг зоож гэнэ үү? Зоож. Ер нь бол Монгол уламжлал бол хилээд өгөндөө. Мэдээж гарал үүсэл удам ухсаа. Манай өвгдөөц бол тэр одоо хошуу ноёныг тавих та тийм үү? За хошуу захирагч тамгын бичээч. За тэгээ цаашаа одоо ингээд тэр хаануудыг тавихтаа бол маш өндөр шалгууртай байсан юм билээ шүү. Ер нь бол. Тийм учраас аль алийг одоо аваад тэр лүгөө орохгүй бид нар чинь одоо энэ суурьад зүг тавихгүйгаас бол баларчих гээд байгаа болсод шүү дээ. За дээрээс нь тэр өөрийнх нь ерөнхий нэг зан чанар явж ирсэн зам мөр энэ бол маш чухал. Тэгээ ерөнхий нэг оюуны потенциал. Ёс зүй хүн чанар гэдэг чинь тэр явж ирсэн зам мөрөнд заагаад өгнө шүү дээ бас. Энд л нэг Монголыг нэг баараггүй нэг ноён руу алдахгүй аваа явандаа гэсэн. Тэрийг одоо буцаад монголчууд бид сэргийх хэвээр. Бид нар өөрснөө сэргийх хэвээр болоод байгаа байхгүй. Монголын үндэсний цаг эх оронч үзэл санааг нэг шат бас ахиулж энэ үзэл санааны шинжилэл өөрчлөлт тийг алхам алхмаар ч гэсэн явуулж хийж бүтээж байгаа улсуудад дэмждэг тийм сэтгэлгээ, тийм залуу үеийг бэлтгэхэд хөв нэмрээ оруулах зорилготой яваа штэ. Маш зөв байна. Тий. Эх оронч байхын тулд тэр үр удмаа хойчоо залуучуудаа эх орныхоо төлөө, өөрийнхөө төлөө яг өөрийгөө авч явж чаддаг тийм одоо боловсралтай, хүмүүжлтэй, сэтгэл зүтгэлтэй болгож ил чадвал бид нар бас өөрийгөө гүйцэтгэж байгаа. Тэгээ ирээдүйн танихгүй дараа үеийн монголчуудын төлөө ажиллах нь бол Монголын үндэсний цаг юм аа тий. Бид нар ерөөсө хүссэн хүсээгүй одоо танихгүй байгаа шүү дээ тэднийг. Тэгэл хүссэн хүсээгүй тэдний төлөө ажиллаж байгаа шүү дээ бас тий. Тэгэхээр тэр одоо Монголын үндэсний ирээдүйн үндэсний цагийг одоо бүтээхийн төлөө одоо бидний ээлж бидний дуграал ирсэн байна л да. Одоо энэ үед тий. Танай төсөл түмэн шууд түмний төлөө төсөл байна лээ. Та бол үндэсний үзэл санаатай өөрийн гэсэн хариуцлагатай нийгэм бусдад сайнаар нөлөөлж, сайн ор хүслэнг тээж яваа. Ийм оролцогч байна лээ. Танд бас эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн ярив. За баярлалаа. Зөндөө л магтааллаа да.